бэлтгэлийг маш зөв тааруулмаар л юм байна. Ер нь тийм байх. Гэхдээ 13 онд чинь та чинь би төрүүлнэ гэдэг ам гарчдаг лөө. Одоо ингээд хүмүүс та ингэж бодож байгаа. Би төрүүлнэ юм. Би хизээч тийм яриаггүй. Яриаггүй юу? Хизээ тийм яриаггүй. Тэн дээр бол хашчулуун гэж сэтгүүлч өдрийн сонны хашаах надтай танин. Тэгэнгүүт хашаах өөрөө өгүүлэг битсэн. Намайг одоо дэмжиж заавсгүй юм. Надад өмнө хэлдэг лээс. Анхны дүүгийнхэн тухай юм ичнэ гэхэд. Тэр бол зөвхөн хашаахад. Тэгэхэд одоо хүмүүс ингэж ойлгоод байгаа. Би төрүүлнэ гэж ярилцлага өгсөн юм. Та тэрийг уншаагүй байна л да. Уншаагүй болохоор надаас бүх сонирхолтын донд нэг юм өсгөө зан. Тэгтээ тэр чинь бас нэг муу талаар биш. Одоо төрүүлэх хэмжээнд байж байгаа учраас тийм яриа байсан. Би тэрэн дээр бас өөрөө буруу яс. Тэгээд хашаах намайг бол төрүүлчихээсэ гэдэг үднээс намайг ингэж нөгөө зоригжуулж ингэж би чинь болохоор арай өөрөөр очихгүй. За одоо нааданд өгсөн байгаа хэлэмс хашаах маань одоо юу хийчихв гэдэг тэг бодсон. Тэгээд одоо ингэ бодоход хашаахынхаа юм дээр баг гарч ирээд сошиал байсан бол тийштэй би төрүүлнэгээд баг яриачлага өгчихгүй байж тээ тэгээд одоо би төрүүлнэ гэж яриад төрүүлсэн бүх зүйл зөндөл байж идэг тэр. Тий тэгэл явах тэ нөгөө нэг манусын үед өсгч чинь нөгөө болохгүй тэгэж болохгүй ам гарч болохгүй бэлэн амлж болохгүй гэдэг тэ ямар санда нөгөө үг хүртэл байдаг үст. Би өөрийгөө болохгүй гэдэг нэртэй болов гэдэг шиг. Тэгээд бас нэлээд тийм дарддаг байсан байна. Тий дарддаг байсан тийм үү юм чи. Тэгэхээр чин би ч нөгөө тэр юунаас гарахгүй байхгүй. Одоо чин арай өөрөөр бодож штт. Хашаах юм маань зөв байна штт. Тухайн үед би чин хашаахын буруу хашаах руугаа залгаа та одоо яаж юм бэ одоо ямар гэдгсэн хашчлуугаад одоо Монголын том сэтгүүлч байгаа. Бүх сонирхтын дунд хашаах яриад явж ил байдаг байсан. Миний дөө зүгээр яах юм наадах чинь нэмэх оноо аав гэл. Тэгээ нэмэх оноо гэж одоо яах ч юм гээл тухайд би бас залуу байсан биш 30 хүрээгүй гэдэг чинь. Тэгэхээр тэгж бодд юм байна. Тэгээ хашаахын чин хүсэл нь бол намайг төрүүлчихээсэ гэдэг үүднээс тэр юм гарчиг нь бол хүмүүсийн анхаарлыг татахын тулд би төрүүлнэ энэ төр гэсэн гарчигтай жилөө нэг тим юу гарсан. Тэгтээ ингээ уншаагүй хүмүүс надаас ингэж асуугаад байдаг. Уншсан хүмүүс болохоор зүгээр тэр хашчулуун гэдэг хүний өөрийнх нь өгүүлэг. Дамл юм одоо ингээ тэгж ам гарсан.